Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэргэжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. Ер нь сүүлийн үед эрүүл мэндийн сэдвээр маш их ярилцж байна те. Ер нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй сэдвүүд ялцчгүй л эрүүл мэндийн сэдвүүд. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ витамин, амин дэмий хэрэглээ гэдэг сэдвээр ярина. Brain Talk DC podcast-ийн зүрхэн болсон хөтлөгч нэвтрүүлэгч Уран чимэг буюу Урнаа. Автон Москвагийн Остан киног төгсөгч, Америк дахь монголчуудын дуу хоолой болсон Human телевизийг үүсгэн байгуулагч, үзэгчид түүнийг үндэсний телевизийн ууган хөтлөгчөөс эхлээд Халдар царайтын Замура, Ребека, Дианера, Японы Ошин киноны Ошины дүрд дуу оруулснаар нь амтахгүй. Дэлхийн соёлоос сурч мэдстэй хуваалцах бүсэлтэй сор болсон монгол сэхэтнүүдийг дугуй ширээндээ өнгөрж, элдв цензургүй, ил тод үнний төлөөх дууч байхыг уриалсаар тэр Brain Talk DC podcast-а эхлүүллээ. Миний 100 гарт таалд Дэлхийн банк олон улсын валютын сангийн зулаа. За Ховардын их сургуулийн эмийн химийн туслах профессор Гана World Wide Technology компани санхүү эрхэлсэн захирал Мөгийн нар маань ирсэн байна. За та бүхэндээ өдрийн мэнд хүргье. Сайн байна уу? Сайн байна уу? Бид нар ингээд өдөр тутамдаа амин дэм витаминыг аяух хэрэглэдэг шүү дээ. Тэгээ өөрсдөө хэрэглэх нь нэвтгэл үр хөвгтөө хүртэл ингээд өгдөг те. Миний хувьд гэл жишээ нь би одоо витамин Д-г аяух хэмжээгээр хэрэглэдэг байхгүй. Тэгэхээр та нар ер нь витамин, амин дэмийг өдөр тутамдаа хэрэглэдэг үү? Хэрэглэш. Би ногоо иддэг байхгүй. Зөвхөн гурил мах хоёроор хооллол өнөөдөр за будаа 3 ч юм уу те төмс дөрөөр хооллол өнөөдөр хүрчихсэн байж байна. Одоо бол манай эмч надад нэг 2-3 витамин бичиж өгсөн. Гэхдээ би бараг тэрийг санахаараа уучвал тэгэл санахгүй бол уухгүй. Манай ээж бол ерөөсөө эмийн сан. Бараг Монголын муухай эмийн сангаас дээгүүр ингээл баг хэдэн хайрцаг тоор юм манад ирсэн чинь нөгөөдгөө дэлгээ тавиад надад би нөгөө ээжиг тэгж витамин юм уусараа сурцсан байгаа юм чи манай нөхөр харангата яана ч баргалстай шууд walking pharmacy. Гэхдээ сүүлийн үед бид нар маш их витамин хэрэглэдэг болоод байгаа болохоос биш ер нь бидний ээж аав тэ эмээ өвөө нар ер нь витамин тэгж хэрэглэдэг байсан юм уу? Тэгэхээр ер нь витамины талаар манай эрдэмтэн судлаач Ганагийн сэтгэлдлийг сонсъё. Витамин буюу амин дэм гэдэг зүйл нь болохоор нэг хүний биед зайлшгүй хэрэгтэй молекулууд байгаа байхгүй органик молекулууд. Brain Talk DC podcast-ийн тархин болсон зочин хөтлөгч Ган Төмөр буюу Гана. Солонгос Америкийн ихтэй сургуулиудад эрдэмтэн судлаач туслах профессороор ажиллахаас эхлээд Америкийн энзим патентын эрх авах туршлагыг олон улсад нэвтрүүлж ирсэн тэрээр био анагаахын шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Brain Talk DC podcast-ийн зочин хөтлөгч маань одоо Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хот дахь Ховардын их сургуулийн энзим сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, эмийн химийн туслах профессороор ажилладаг. Зөвлөх эрдэмтний хуваар хувийн хөвчнүүдийг дэмждэг Гана докторын сонирхол татам судалгаануудыг та чих дэвсэн сонсоорой. Ямар нэгэн байдлаар витаминыг хэрэглэхгүй бол хүний бие заавал ингээд шаардж байдаг. Гаднаас заавал авах хэрэгтэй гэсэн үг. Ямар нэгэн байдлаар одоо хүнсээрэж байдаг юм уу те. Өөр одоо замаар. Тэгэхээр ерөнхийдөө нэг 13 төрлийн витамин байгаа. Тэрнээс дотор нь бол нэг усан дуустдаг, тосон дуустдаг гэдэг нэг 2 ангилж байгаа ерөнхийд нь. Одоо жишээ усан дуустдаг витаминууд нь бол одоо С витамин, Б витамин гэж бид насын сайн мэддэг витаминууд. Тэгээ энийг бол одоо уугаал маш хурдан хугацаанд бол ингээд боловсроод одоо шээсээр ингээд гарчдаг. За нөгөө тосон дуустгууд нь бол их хвчлэн хүний биед нэлээд удаан байдаг. Тийм учраас яг байнга бол хэрэглэх шаардлагагүй. Тэгэхдээ тэр дунд бол зайлшгүй одоо хэрэгтэй витаминууд бол байна. Одоо хүнсээр авч чадахгүй. Жишээ нь Д витамин гэл байж байна. Энэ бол хүнсээр авах боломжгүй. Нарны гэрлэлэр тэгээ хүний биед ингээд нийлэгжиж гардаг юм витамин байгаа байхгүй. Гэх мэтчлэн одоо жишээ нь өөр одоо B9 гэдэг витамин байна. Жирэмсэн хүмүүс бол зайлшгүй одоо хэрэглэх ёстой юм витамин байж идэг гэх мэтчлэн. Яг нөгөө хүнсээрээ бас авч чадахгүй ч гэсэн нэмэлтээр зайлшгүй хэрэглэх ёстой витаминууд бол бас байх чинь. Тэгэхээр яг сүүлийн үед бол одоо чинь 1910 онд л ихт анхны витаминыг нээсэн байгаа. Тэгэхээр тэрнээс хойш бол 13 витамин нээгдээд ер нь хүний биед ингээд зайлшгүй хэрэгтэй байдаг юм байна гэдэг ингээд дэлхийн нийтээрээ мэддэг болоод ирэхээр өндөр хөгжсөн улсууд бол нэг витаминыг ингээд гаргаад авах боломжтой болсон учраас хэмжээгээр хэрэгэлсэн. Одоо нөгөө одоо бараг л одоо хүнс шиг ингээд худалдаж аваад хэрэгэлдэг болчихсон байгаа даахгүй. Тэгэхээр яг
тэрнээс хамаарат ингээд хэрэглээ нэх өссөн хүн болгон одоо хэрэгтэй гэдэг утгаараа ингээд бүр хэвшсэн. Тэр тийм болохоор одоо өнөөдөр ч хүртэл ингээд хүмүүс их хэрэглээд явж байгаа. Яг нь манайх бол харьцангуй сүүлд мэдсэн. Тэгээд яг бас одоо ингээд олон улсын жишгийг дагаад бас хэрэгэлдэг болж байгаа байх л та. Тэгэд нөгөө нэг анх удаа болохоор хойшин эрдэмтэн Б витаминуудыг ерөнхийдөө олж нээсэн байгаа байхгүй. Brain Talk DC подкастын тэтгэн болсон зочин хөтлөгч Бадсул буюу Зулаа. Жинхэнэ органик Монгол үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн буюу зөвхөн Монгол эзэмшсэн боловсрол мэдлэгээрээ Дэлхийн банк олон улсын валютын санд өргөдөн ажиллаж Монгол хүний оюуны цар чадамжийг гайхшруулж яваа бүсгүй. Монгол залуусын нийгэмдэх эерэг оролцоог нэмэгдүүлж хүчирхэг хараат бус нийгмийн төлөө хамтдаа ярилцаж шийдэл хүрэхийг Зулаа чухалчилдаг. Тиймдээ ч тэр залуучуудын хүч чадал цаг хугацаа итгэлийг зөв зөв зарцуулж ашиглаж байхыг уриалахаар Brain Talk DC подкастын ширээнд дүргэлээ. Залуугийн төлөөдөд гэдэг утгаараа тэр яахарахгүй Brain Talk DC подкастын тэтгэл болон гялалзж байна. Зүрх судасны өвчин бид юм байна те бери гэд тэр өвчин яг энэ нөгөө Б витамины дутагдлаас болоод энэ гэдгийг ингэж нэг олж тогтоосон байгаа байхгүй. Тэгээд гэхдээ витамины энэ нөгөө масс үйлдвэрлэлчин болохоор 1950 онд анх гарсан гэхээр ч амар юм. Сүүлд одоо эн чинь юу юм 50 он чинь 70 жил явж байгаа ерөнхийдөө ингэж явж байгаа те ийм үйлдвэрлэл байгаа байхгүй. Тэгэхээр тэгэл одоо бидний амьдралд сүүлийн үед маш ихээр ингэж нөгөө нэг орж ирж ер нь хэрэгэлдэггүй хүн гэж арга байхгүй. Тэг би л сая ингэж таныг асуухад өөрийнхөөгөө тоолоход өдөрт 4-ийг ууд юм ингээд 4 витамин ууд юм ингээд тоолчихлоо. Яг бүтцэн яг юу вэ витамин? Витамин бол өөрөө органик молекул байгаа байхгүй. Одоо нэг им байдаг шүү дээ. Им үдшгэл гэсэн үг шүү дээ. Органик молекул. Витамин С гэл тэгэхээр витамин С гэхээр одоо витамин С молекул. Тэгээ үлдсэн нь юу ах вэ? Тэр чигээрээ 100% мэдээж 100% бол тэр витамин С-ийн молекул байхгүй л да. Тэр дотор чинь тодорхой хэмжээний өөр төрлийн бодисууд нэмэлт одоо хүний биедний хоргүй зүгээр тэрийг ингээд одоо юу гэх юм бэ? Нэмэлт байдлаар ингээд дотор нь хийцсэн тийм айгүй олон юм. Тэгэхээр хаашаа заавал хэрэггүй юм. За нэг уут мод нь юмж хийж байгаа юм хаашаа ингэж ингэв. За нэг одоо им ч гэсэн тийм шүү дээ. Одоо имийн одоо капсул ингээд капсул дотор байгаа им таблет дотор байгаа юмны ерөөсөө л нэг жоохон им байгаа байхгүй. Яг үндсэн юм. Үлдсэн нь бол ерөөсөө тийм маш олон төрлийн нэмэлт юм одоо ямар нэгэн байдлаар хүний биед хор болохгүй. Тэгтээ ингээд тухайн имд ингээд хэрэгтэй юм зөөгч гэдэг юм уу маш олон төрлийн тийм зүйлүүд нэмж өгдөг. Brain Talk DC подкастын судсан болсон зочин хөтлөгч Мөнхнийн буюу Моги Georgetown эрдмийн дуу сонсож улмаар Харвардын их сургуулийн санхүүгийн мастраад үргэлжлэн түүний ажлын гараа олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас эхэлжээ. News Corporation-ийн охин компани ахлах менежер улмаар Америк нэгдсэн улсын төрийн байгууллагын 10 хүртэлх тэрбум Америк долларын хөрөнгийг удирдан залж санхүүгийн бүхэл хариуцлагыг нуруунд дээрээ үрж ирсэн туршлагатай. Үнний төлөө үзэл бодлоо нээлттэй гэрж иргэж ирсэн Моги маань олон 10,000 дагагчтай сошиалын ор түүнд яриаггүй хөндөөгүй сэдв үлдээгүй гэмээр асуудал бүхний зангилааг эрж хайж ухаан бодлоо уралдуулж байдаг. Мэдлэгийн уурхай мэдрэмжийн туйл болсон Могигийн сошиалын ертөнцөөр хамтдаа аялцгаая. Манай ээж айгүй хөлний асуудалтай. Тийм болохоор би ингээ хүмүүсийн хөл амар хардаг. Тэгээ нэг удаа зүгээр би ингээ дүүтэйг ингээ юм ярьжсэн чинь манай дүү нэг гадаа хүүхдэд цэцэрлэгт гаргаа явж байгаа нэг өвөө эмээнэр хүүхдүүд аавч те. Манай дүү ингээ зураг аваад явуулж байгаа хгүй. Тэгэхэд бол тэнд сууж байгаа нэг 10 за нэг 5 6 өвөө эмээл байсан баг. Тэрний 4 5 нь бол дандаа хөлний асуудалтай. Ясны асуудал бол Д витамин байж болно. Эсвэл одоо кальц ч гэдэг юм өөр нь одоо ямар нэг эрдэсүүдийн дутагдлаас болоод бас тэгж яж болно л да. Ер нь бол витаминыг хаанаас их хвчлээ авах вэ гэхээр хүнсээр авдаг гэдэг түрүү хэлсэн. Тэгэхээр хүнс бол мэдээж одоо жишээ нь мах, гурил хоёроор тогтохгүй шүү дээ. Ер нь бол маш олон төрлийн хүнсүүдийг ялангуяа жимс, ногоо их хэмжээгээр идчихэж олон төрлийн витамин авах боломжтой болж байгаа юм л да. Тэгэхээр одоо монголчуудын хувьд бол зонхлон хэрэгэлдэг хүнс нь бол одоо чинь мах, гурил ч гэдэг юм уу эртээсээ тийм байсан гэд бодохоор зэрэг тэнд бол одоо нөгөө 13 төрлийн витамин тэр чигээрээ бол байна гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар зарим нь бол байхгүй. Тэгэхээр одоо сүүлийн үед бол яг нөгөө ногоо, жимс их хэрэгэлдэг бас учраас харьцангуй бас витаминыг нөхөд авах боломжууд бол нээлттэй бас арай дээрдсэн баг л та. Би ингээд нэг юун дээрс нэг видеоноос үзсэн байгаа. Эдний PPC шүү дээ. Тэгээ одоо олон нийтийн тэр чөлөө цуугаж шүү дээ. Тэд нар нэг баримтат кино хийсэн юм л да. Зүгээр тэн дээр нэг эмч тайлбарлаж байсан байхгүй. Одоо нэг юм витамин одоо жишээлбэл нэг жижигхэн нэг cantaloupe нөгөө
юу штэ те. Жимс шүү штэ те. Тэр жимс чи одоо ихэр том нэг иймэрхүү том бицтэй хэмжээгээс авах юм. Тэгсэн чи тэрэндээс шахаж гаргаж авдаг нэг витамин байдаг юм л да. Тэр витамин бүр одоо яг л витамины хэмжээтэй адилхан жижигхэн витамин. Тэгээд тэрэн доторх одоо нөгөө канталопын юг найрлага гэдэг нь чинь нэг ийм жижигхэн витамин 6 тийм канталоптой тэнцэнэ гэж байгаа байхгүй. Одоо 6 ийм том жимстэй тэнцэнэ. Гэтэл тэгэхээр тэр хэмжээнээс тайлбар. За жишээлбэл чи энд зүгээр сууж агаад энэ 6-ыг зургуулan гэж нэгдэж чадах уу? Угаасаа хүний биеийн процесс одоо бурхан бидний биеийг бүтээгтэй ч юм ингэж хийхдээ за чи бол нэг өдөрт нэг мэдхэд 4-1 канталоп биднэ ч юм уу те. Тиймэрхүү маягаар л бид нарыг ингэж одоо биеийг минь зохицуулсан байж тээ. Гэтэл нэг ийм жижигхэн витамин аваад уушингууд нөгөөх нь 6 канталоптой тэнцэх хэмжээний нэг дор уучаар буцаад нөгөө токсисити шүү дээ тий. Витаминээс авах буцах хордлого нөгөө хит хэрэглээ чинь тэндээс эхлээд үүсэж гараад ирдэг. Тий. Буцаад нөгөө витаминээс хордлого аваад ирдэг. 2012 онд юм байна. Нэг сэтгүүл дээр хэвлэгдсэн байгаа байхгүй. Энэ судлаачд яасан гэхээр олон жилийн турш гарсан судалгааны үр дүнгуудыг ингээд аваад тэр дундаас одоо витамин үнэхээр хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэдгийг ингээд гаргаж ирсэн байна. Тэгээ судалгааны үр дүнгээс ингээд харахаар яг витамин бол хүний биед одоо нэмэлтээр ууж байгаа тохиолдолд тийм одоо хэрэгтэй биш гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм байна. Тэгээ ялангуяа одоо Америкчууд бол 60-аас дээш настай болохоор айгүй их хэрэгэлдэг бос гинэ. Ер нь бол нөгөө ялангуяа нөгөө мультивитаминыг бол маш их хэрэгэлдэг. Тэгэхээр нөгөө хэрэглээ нэгсээд үнэхээр энэ хүмүүст хэрэгтэй байгаа мó үгүй мó гэдэг ингээд судалгаанууд айгүй их хийгдсэн юм байна. Тэгээд ингээд харсан чинь яг үнэндээ бол нөгөө яг гэх юм бол одоо ялангуяа 90-ад оноос хойш ингээд аваад үзэхээр тэр ногоо, жимс айгүй хэрэгэлдэг учраас тэгтээ тэргүй тэр юугаа хангацдаг витамин. Тэгтэл дээрээс нэмэлтээр ингээд уугаад ахаар хэрэгтэй гэхээс илүү бараг хор болох магадлал өндөр байна гэдэг. Тэгээ нэг 4 шалтгаан 5 шалтгаан гаргаж ирсэн. Яагаад хүмүүс ер нь ингээд их хэмжээгээр хэрэглээд байгаа юм бэ гэдэг. Тэгээ яг нэгдүгээрт нь болохоор түрүүн хэлсэн тийм үү 50-ад онд ингээд масс продакшн хийгээд хүмүүс аюу их хэрэглээд бүр хэвшсэн. Тэгээ нөгөө хэвшсэн юм ингээд байнга л хэрэглэн штэ хүн чинь ингээд хэрэгэлдэг л сайн л гэж бодоод ингээд байнга хэрэглээд тэгээд нэгдүгээрт нь тэр нөлөөлж ийн гэдэг. Хоёрдугаарт нь болохоор ер нь бол нөгөө FDA Америкийн FDA чинь эмийг бол ингээд яг нөгөө шалгаад хүн дээр туршаад ингээд зөвшөөрдөг байхгүй юу. Гэтэл витаминыг бол тэгш шаардлагатай. Хоолны төрөлд оролцсон. Тий зүгээр одоо үйлдвэрлэл гаргаад зарах боломжтой юм чи. Зөвхөн яг ингээ хортой байх юм бол мэдээж тэрийг бол хортой гэдэг нь батлагдвал зогсоодог. Тийм болохоор зэрэг энэ ингээд хамаагүй ингээд их хэмжээгээр үйлдвэрлэгдээд байдаг. Бас нэг шалтгаан нь болохоор сурталчилгаа одоо чинь нөгөө витамины янз бүрийн эрдэсний сурталчилгаа айгүй нөгөө гардаг одоо ТV-гээр тэр нь их замбраагүй их хэмжээгээр гардаг учраас бас хүмүүс их авч хэрэгэлдэг нэг шалтгаан болдог гэж байна. Тэгээд дээр нь болохоор одоо чинь ингээд витаминыг одоо угаал энэ гэхдээ эн чинь зүгээр одоо ашигтай биш ч гэсэн хор болохгүй гэсэн хүний тийм одоо бодлоос нөлөөлдөг гэж байна. Тэр нь бол яг бодиттой байдал дээр аваад үзэхээр хор болдог нотлогдсон байна. Тийм яаж нотлогдсон гэж олон судалгаанууд хийгдсэн байлээ. Үнэхээр витаминууд хүний хэрэгтэй ингээд уугаад ахаар үнэхээр хэрэгцээтэй байна уу? Эсвэл их уугаад ахаар бас хор болох юм уу гэдэг ингээд хүн дээр бүр туршсан байна. Тэгтэл зарим нэг тохиолдолд бүр уцаагаад хавдар үүсгдэг тохиолдлууд ч илэрсэн байна. Тийм учраас маш болгоомжтой хэрэглэхгүй бол их хэмжээгээр хэрэглэх юм бол эргээд ингээд бас хор болох магадaltaй. Гэтэ FDA-гийн хуулиар бол одоо нэг одоо дуртай нэг л одоо C витамин ч үү B витамин ч юм ингээл гаргаад бас тэгж болохоо болцсон мэт сүүл үед чинь. Гэтэ тэгдэг үе байсан юм байна. Би бүр Pure First гэдэг нэг эмийн фармаси одоо эм үйлдвэрлэдэг зүгээр жижигхэн зүгээр нэг эхнэр нөхөр хоёр байгаа байхгүй. Тэгсэн чи хардаа эхнэр ингээ ярьсан чи ингэж би зүгээр л гэртээ сууж чи өөр эмч өгсөн чи эмч биш. Тэгээд хаанаас ингээд даргаахын мэдлэгээ олж авсан гэсэн би өөртөө заасан гэдэг аахгүй номсын гас ингээд би хамгийн цагаан өнгөрөлд ингээд сурч нөхөр нь болохоор зэрэг хиймч байсан гэнэ. За ингээд ийм хоёр хүн байж байгаа л гэртээ үйлдвэрүүд эхэлсэн байгаа аахгүй. Онлайнаар зарна. Тэрийг онлайнаар зарна. Тэр ойр хавийнхаа эмч нарт бас ингээд айгүйх буруу мэдээлэл өгдөг юм байна тэр чинь. Хамгийн гол нь хаанаас ирсэн гэхээр нөгөө эмчдэр нь ингээд баахан хүмүүс миний одоо
илэх нь хамгийн гол нь ингээ мууцсан хүмүүс айгүй тэр эмчтэр тэгсэн чинь тэр хавийнхаа өөр эмчнэрт нөгөөдг чинь зарцсан нөгөө хүмүүс нь нөгөөдгөөс нь угаад одоо 1 жил 2 жилийн дараа хордож эхэлнэ үстэй нөгөө хүмүүс чинь буцаад тэр нэг эмчтэр нөгөө эмч чинь ингээд асуугаа чи ямар юм бод ингээд нэг энэ нэг уус эмнийхээ жагсаалтыг гарга гэлдэг эмчтэр очиод нэг жагсаал гаргадаг шүү дээ тий. Тэгэхээр тэднээс нь үзээдсэн чинь ганцхан тэр Purifirst гэдэг тэдний тэр витамин байсан гэж байгаа байхгүй. Тэгэл за энэ олон хүмүүс ерөөсөө энэ юмнаас болол одоо яг адилхан юм энэ л байна. Тэгээд тэрийг нь хөөж үзээд ингэж явсаар хагаад FDA энэ юмч хамгийн гол нь тэр FDA шүү дээ одоо энэ эрүүл мэндийн яам тэр батлах процессыг яриад байгаа байхгүй. Америкийн тэр батлах процесс одоо энийг буцаагаад одоо маркетаас зах зээлээс татах процесс бүрсэн нэрээ амар удаа гомдол мэдүүлдэг юм хотлайн байдаг юм. Тэрнгээр нэг гомдол мэдүүлээд ингээ бичгээ зэрэг 1-2 сарын дараа үзэн дараа нь 2 сарын дараа шалгаж үзэн гэд ингээд ингээ процесс нь явсаар хагаад тэр витаминуудыг чинь маркетаас буцаж татах зах зээлээс буцаж татах гэсээр тэр хооронд чинь өчнөө хүмүүс бас л нөгөө чинь уудгараа угаал хорддгоор хордоо. Тэгээд FDA хиндгүү мө те витамины? Ерөнхийдөө бол яг ямар нэг асуудал гарлаа гэх юм бол авч хэлцээд тэрэн дээр ингээд нарийн шинжилгээ хийдэм. Тэрнээс биш FDA approved гэж байгаа гэдэг тийм юм шиг бол approval байхгүй. Ихэнх supplementary дээр бол хязгаарч тэгж FDA approved гэж витамин дээр. Тэгтээ тодорхой хэмжээний стандартууд бол байгаа л да. Тэгээд стандартуудаа хангаад тэгээд тэгвэл витамин аминд юм худалдаж авахдаа маш анхааралтай хандах хэрэгтэй юм биш үү те. Би бол одоо яагаад ч юм мэдгүй Америкийн нэгдсэн улс бүх зүйлдээ одоо хууль тогтооцсон байдаг улс болохоор бас хяналттай байдаг болов уу гэж бодож байна. Сүүлийн 10 жилд бол гайгүй сайжирсан харьцангуйгаар заяа. Одоо би сая хэлсэн санитар Purifirst гэдэг ингээд нэг эхнэр нөхөр хоёр гэртээ галханд суужгаад витамин үйлдвэрлэлээ гаргаад зараад ингээд өчнөө хүмүүс оруулсан. Гэхдээ эдгээр чинь хэдэн хонд байлаа тийм жин хасаадаг тийм витамин уужгаад тэрнээсээ болоод тэр ийм алдартай одоо тийм бейсбол тоглолтог залуу тамирчин нь нас урцсан байна. Тэгээд тэр залуу нас урснаас болоод 90 сурвалжлах хийгээд тэр чинь цагдаа магдаанаас шүүхрээ ингээд ороод явна шүү дээ тий. Тэгээд гисэн чинь тураах витаминтэй холбоотой 76 бусад үхэл холбогдож гарч ирсэн. Хортой гэхээсээ илүү хэтрүүлж хэрэглэх асуудал бол их нөлөөлдөг юм шиг байна. Одоо шууд ингээд хортой бүтээгдэхүүн гаргацсан гэдгээсээ илүүтэй хүн айгүй их хэмжээгээр хэрэглээд ахаар нөгөөх нь буцаад хор болох магадлал байдаг. Одоо тэр C витамин жишээлхэд нөгөө нэг өдрийн өөрийнхөө нөгөө нэг авах ёстой хэмжээнээс илүү ингээ хэрэглээд ах юм бол 11-аас 15%-аар хүн бөөрийн чулуутай болох нөгөө магадaltaй байдаг гинэ. Тэгээ тэр нь болохоор нөгөө бөөрөнд очиод юм кристаллууд үүсгээд тэгээ тэр нь юм нөгөө бөөрийн чулуутай болгодог гинэ. Гэхдээ витамин хэрэгтэй юу хэрэгтэй? Одоо жишээлхэд folic acid гэд жирэмсэн хүн болгонд одоо уухыг зөвлөдөг штэ тий. Гэтэл тэр нь болохоор CDC-гээс жишээлхэд гаргасан судалгаагаар үзэхэд болохоор хэрвээ энийг яг ингээ өдөр болгон жирэмсэн байхдаа хэрэгжилжсэн хүний хувьд бол хүүхдийн тэр нөгөө ийм мэдрэлийн судлалын өвчлөлтөй гарахаас 70% сэргийлж чаддаг гэсэн тийм нөгөө нэг юу гарсан байгаа байхгүй судалгаа. Тэгэхээр эн чинь бол бас айгүй хэрэгтэй гэдэг нь тэрүүгээр нэгдүгээр. Нөгөө талаар гэхээр хүнд нөгөө placebo effect бас өгдөг те. Одоо ингээд би витамин ууж байгаа, C витамин жишээлхэд ууж байгаа юм чи би ханиад хүрхгүй гэдэг нөгөө итгэл ингээд хүн өгдөг. Тэрүүгээр бас нөгөө витамин айгүй тийм давуу талтай бах те. Яг л юмыг ингээд нөгөө нэг хэмжээтэй хэрэглэх хэрэгтэй байхгүй. Тэр болгоныхоо өөрийнхөө бас амьдралын тэр нөгөө байгаа дэг журман дээр үндслээд ингээд хэрэгжилж үзэх юм бол бас айгүй ухаалаг хэрэглээ байж болохоор байгаа байхгүй тий. Тэрнээс биш яг илүүдвэл мэдээж л муу, ямар ч юм илүүдвэл муу, дутуудулч бас муу. Тааруулж балансыг барина тий. Одоо жишээ нь манай Монголд бол Америк витамин бол нэлээд үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр витамины үйлдвэрлэл Америкт төвлөрч байна уу? Ер нь дэлхийн витамины үйлдвэрлэл. Тэгээ Америк витамин гэл ер нь тэгэл боо юм болдог хэлтэй. Дэлхийн витамины үйлдвэрлэл бол хятадд төвлөрдөг. Хятадд төвлөрдөг. Хамгийн том экспортлогч орн Хятад, хамгийн их хэрэглэдэг орн Америк. Дэлхийн витамины нэг өдрийн хэрэглээний 54%-ийг дангаараа Америк хэрэглэдэг. Тэгэхээр хоёр хүний нэг нь Америкт өдөр тутамдаа витаминыг ингээд ууж идэг. Тэгээд яг Америкийн нараа болохоор Аз өөрөө орд юм байна те. Нөгөө витамины хэрэглээгээр бүр айгүй өндөрт ордог 43%-тэй. Тэгээ Европын орнд ордог гинэ. Бид нар Америкаас Америк витамин гэдээ Монгол руу оруулаад идэг ш. Тэгэхээр тэр Америкт байгаа витаминуудыг Хятадд үйлдвэрлэсэн болж таарж байна уу? Америк өөрөө Хятадаас ингээд импортлоод аваад авч гинүү те. За яг энэ дэр нэг ялгаа байгаа шүү дээ. Хэрвээ одоо Америк компани Хятадд
үйлдвэрлэлтэд явуулах юм бол эдгээр чи яг Америкийн стандартын дагуу үйл ажиллагаа болж байгаа шүү дээ. Тэр чинь хяндаг одоо яг тэр процессыг байгаа. Гэтэл хажууд нь зүгээр нэг хятад багийн өөрсдөө витамин үйлдвэрлэл гарах юм бол тэр бас юу ч гарч ирж магадгүй тий. Хэрвээ тэр лейбл нь тий одоо брендийн нэр ч юм уу компанийн нэр нь Америк компани байх юм бол тэгэл Америкийн стандартын дагуу ажиллаж байгаа. Одоо бид нар чинь голдуу нөгөө Costco тэгээд нөгөө витамин шопинг витаминуудыг л Монгол руу явуулдаг ш. Тэгэхээр тэр Costco-д байгаа витаминуудын дийлэнхийн тэгвэл Америкт үйлдвэрлэдэг юм байна ш. Өөрсдөө үйлдвэрлэдэг тий. Би тэгж тэгэхээр байна. Одоо жишээлбэл 2023 оны хувьд Америкийн импортлсон витамины үнийн дүн гэхээр 1.2 тэрбум долларын үнийн дүнтэй витаминыг ингээд импортлжсэн гэж. Тэгтэл хэрвээ одоо зах зээл нь өөрөө Америкийн зах зээл тэгээд тий одоо 10 тэрбум ч юм уу 20 тэрбум витамин байдаг болвол тэр чинь одоо бараг 1% л импортлж оруулаад үлдсэн нь бол дандаа Америкт үйлдвэрлэгдэж гарч ийн гэсэн үг болж таарах нь шүү дээ. Гэтэ одоо брэнд гэдэг ингээд сая бид нар ярьлаа те витамины. Гэтэл одоо жишээлхэд Costco-гийн брэнд Kirkland чинь одоо бараг бүх юмыг үйлдвэрлэж байгаа л газар штэ тий. Үнэхээр сайн брэнд гэж ингээд яригддаг. Гэхдээ Kirkland-ийн витамин одоо жишээлхэд Nature's Bounty ч юм уу тэрний витаминтэй ингээд харьцуулахад хямдхан л байгаа ш. GNC-ийн витаминтэй. Тэгэхээр тэр одоо эсвэл маасаар тэгж үйлдвэрлэж байгаа болохоор хямдхан байгаа даа. Аль алинд орсон энэ алтан бизнес байгаа юм чинь одоо тэгэл Kirkland-ийн витаминыг үйлдвэрлэхэд R&D дээр тий хэрэг мөнгө зарцуулсан. Дээр нь хөдөлмөрийн хөлс одоо нөгөө байлгүй юуны хөлсгөл ингээл зөндөө юмнууд ороод ирчихэж байгаа шүү. Тэр Costco-гийн үйлдвэрлэлд маш олон төрлийн үйлдвэрлэлд газар зүгээр одоо витамин үйлдвэрлэл нэг өөр. Зөвхөн витамин үйлдвэрлэлээр дагнцсан компани гаргаад заах бол бас өөр байхгүй. Тийм учраас тэрнээсээ хамаарат ингээд үнэ бол өөр. Гэхдээ одоо бас юм байт юм лээ. Kirkland гэж штэ тий. Тэр нэрийг авахын тулд одоо би жишээлхэд Монгол улсын ганц бие эмэгтэй хүн үйлдвэрлэл эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа, жижиг дунд бизнес эрхэлж байгаа. Тэр нь миний хийдэг витамин гэхгүй. Би ямар нэгэн витамин хийдэг. Тэгэнгүүтээ би тэрээ Costco-д одоо яг тэрүүгээрээ нийлүүлчихэж байгаа байхгүй. Би Америкт Аз те тэгээ би ганц бич гэдэг юм уу, эмхтэй гэдгээрээ ингээд яваад өөрийнхөө бүтээгдэхүүнийг Costco-д ингээд авчиад нийлүүлэнгүүт бацал идэх хүний витамин биш Kirkland гэдэг нэр брендаа тавиад гаргачтай юм лээ. Тэгэхээр тэр одоо ингээд яг заримдаа харахад ингээд адилхан боловч яг цааталтаа ингээд хийгдэж байгаа тэр зүйлүүд нь адилхан болов биш болов гэдэг бодол дандаа надад явдаг. Тэгээ нэг айгүй инээдтэй Costco дотор нэг явжсэн аахгүй. Тэгсэн чинь яг нэг хоёр монгол ах ихч хоёр тэр хоёр яг монгол уцах гэж байгаа одоо ингээд энэ чинь иршил явж байгаа. Тэгээд ингээд хоорондоо ярьж байгаа аахгүй. Витаминууд ингээд харж явж ясна. Энэ нөгөө нэг юу лээ ямар one ч лээ тэ тэрний витамин ээ. Наа чи хэрэггүй гэж монгол юм хэлж илээ. Kirkland-ийнх нь хамаагүй сайн гэж хэлээ гэдэг. Тэгээ би айгу бодчихсон аахгүй. Уг нь тэр нөгөөх нь бол яг жинхнээсээ ингээд дан витаминийг тий үйлдвэрлэдэг. Зүгээр миний мэдх юм бол эн чинь яг л витамины одоо брэнд байгаа аахгүй тий. Бүр эмч хийдгүү газар штэ. Зөвхөн витамин хийдэг үйлдвэрлэдэг брэнд. Гэтэл Kirkland бол ердөөсөө энэ хороод дээр баг тэдний хийхгүй юм байхгүй байгаа штэ тий. Тийм газрынх нь илүү тэгээд одоо ингээд бодоход тэр чинь нөгөө Kirkland-ийнх нь хямдхан байгаа. Тэрийг аваад явуулчих. Тэгэхээр нөгөө нэг одоо ингээд гадаадд байгаа хүмүүсийн мэдж байгаа нь болохоор Kirkland нь илүү брэнд байгаад бусдаасаа ингээд нөгөө нэг илүү байгаа байдгийн болоо да гэж би яг тэр үед бодож байсан байхгүй. Тэгээ энэ бол арт нь бизнес амар хөгжсөн юм л шүү дээ. Витаминууд чи арт одоо зарим нэг витамин чи одоо 10 жилийн өмнө зах зээлийнх нь эргэлтэн тий ойролцоогоор нэг 10-аас 20 тэрбум доллар гэж хэлсэн бол одоо ерөөсөө 10 жилийн дараа гэсэн нөгөөдөл чи одоо бараг 50 тэрбум доллар болсон байгаа байхгүй. Тэгээ энэ чинь ингээд улам цаашаа ихсэн 35 оных нь ингээд 50 оных гэсэн чинь бүр ингээд дахиад 20%-аар 20%-аар тэр чинь амар ашигтай бизнес 30-аас 40% цэвэр ашиг болж байгаа. Тэр цэвэр ашиг олж байгаа үйлдвэрүүд чинь мэдээч хэрэг хүмүүс витамин их хэрэглэхээр л одоо олж авч хэрэгтэй байгаа учраас тэнд үйлдвэрлэдэг. Гэтэл тэр витаминыг хэрэглээ гэдэг байгаа хүмүүс нь өөрсдөө эм жимлэгийн ажилчид болж таарч гинэ үү? Эсвэл өөрсдөө хүмүүс дур мэдээж авч гинэ үү? Витамин чинь хамгийн гол нь түрүү нөгөө ганаг хэлсэн шүү дээ тий. FDA-гийн юу байхгүй учраас тэгээ эмчнэр тэн дээр чинь prescription эмийн бичиг бичиж өгөхгүй тэд нар чинь өөрсдөө дураар очил аавна. Тэгэл тийм болохоор бараг л зурагтаар хийн витаминыг рекламад нь реклам зар сурталчилгааг дагна, нэг нэгнийхээ өвөг дагна. Зар сурталчилгааны хүртэл ингээд өөр категориор яваад
яваад өгч байгаа байхгүй юм шиг биш. Одоо бас би нэг юм айгүй их гайхаад идэв. Ингээ витамин жишээлхэд за С витамин, витамин С хамгийн баг хямдхан витамин, хамгийн их олдцтой витамин баг те. Гэхдээ зарим нэг үйлдвэрийнх нь айгүй үнэтэй. Зарим нэг үйлдвэрийнх нь хямдхан байгаад идэв. Тэр одоо яг ямар учраас хэд хэдэн шалтгаанууд байгаа. Нэгдүгээрт бол нөгөө брэнд гэдээ явна. Брэнд ч үнэтэй. Хэн үйлдвэрлэж байгаа. Хоёрдугаарт болохоор мэдээж чанарын асуудал гарч ирнэ. Үнэхээр өндөр цэвэршилтэй орчинд үйлдвэрлэх. Чанарыг одоо зүгээр жирийн хэрэглэгчд бол мэдэхгүй шүү дээ. Тэг мэдэхгүй яхаа. Мэдээж тэр нь үнд шингэн шүү дээ. Тодорхой хэмжээгээр тий. Дээр нь бол доторх нөгөө найрлага агуулгын хэмжээ. Витамины агуулга нь их байх юм бол мэдээж яг үнэтэй болох байх. Ийм л үндсэн хэдэн шалтгаанууд байгаа. Гэхдээ яг чанар дээр шүү дээ тий. Эдгээр чи адаглаад ингээд байгууллагыг нэг нэгнээс тусад нь ингээд бие болгож чадчих. Жишээлх юм бол шүү дээ тий. Их сургуулиуд нөгөө хажуудаа ангаахын коллежтэй их сургуулиуд байгаа шүү дээ. За манайх бол ангаахын их сургууль гэдэг шүү дээ тий. Тэр их сургуулиуд өөрсдөө бас ингэ судалгааг нь хийгээ явчихдаг юм шүү дээ. Тэгээд тэн дээр аягүйх судалгаа хийж байгаа. Хоёрдугаарт poison control гэдэг бол нь хордлогоос таних газар ч юм уу тийм байгууллага уул нь Америкт байдаг юм байлээ шүү дээ. Тэгээд тэр эмчнэр чинь өөрсдөө одоо өвчнүүд нь жишээлх юм бол одоо 5 өвчтөн хурж ирээд нэг тэ юм хэлээд тэгэхээр тэр 5 дундаа яг бүгдээрээ нэг л адилхан витамин ууж явах юм бол эмчнэр чинь адаглаад за энд ийм болохгүй тийм болохгүй энд нөгөө нэг одоо урдчилсан сэргээлдэг арга хэмжээ авдаг байгууллагууд нь ингээд өөр өөр авч байгаа. Адаглаа их сургуулийн судалгааг нь хийж чинь тэ тэр эмчнэр нь ингээд ярьж ийн хийлж ийн хөдөлж ийн витаминыг ингээд хит их хэрэглэхлээр бас хүн дэмшинч тэмдгүүд илэрдэг юм байна. Одоо жишээлхэд дотор муухайрдаг ч юм уу толгой айгүй ихээр өвддөг ч юм уу тэгвэл би ингээд витаминийхаа хэмжээнүүдийг багасгаад ирэх юм бол тэр нөө шинж тэмдгүүд ингээд гайгүй болчих хэвээр шүү дээ тэ. Зарим нэг витаминууд бол ердөөсөө хизээж буцаж идрэхгүй нөхөн сэргээгдэхгүйгээр хүний идрэхт нь муугар нөлөөлж болдог гинэ. Одоо жишээлхэд B6 витаминыг хит хэрэглэх юм бол хүний нөгөө энэ мэдрэлийн судас хизээж дахин нөхөн сэргээгдэхгүйгээр одоо ингэ гэмтдэг гинэ. Нөгөө А витамин жишээлхэд гэхэд чинь бол хүний толгойг маш ихээр бүр айгүй ихээр өвдүүлдэг гинэ. Тэгэхээр бас ингэ нөгөө шинж тэмдгүүд ихсгээр. Тэгэхээр ингэ нөгөө нэг толгой өвдөд байгаа. Надад ингэ ихсэж гин гэдгийг бас яг тэр шинж тэмдгүүдээ хүн мэдээд авчих юм бол хэрэглээгээ бас тэ нэг ингэ хянаад авах боломжтой. Хэдийгээр сайн гэдэг боловч бас муу тэрэнд нь байгаа. Тэгэхээр хүн өөрөө өөртөөс анхаарал тавьж авах хэрэгтэй байна л да. Тэгээ витамин ууж авах явцдаа энэ надад сайнаар нөлөөлж чадж гэнэ үгүй юу? Би 7 хоног уусныхаа дараа нэрээ энэ коллаген ууснараа миний арьс гайгүй гоё болж ирж гэнэ. Миний хүмс юу болж ирж гэнэ. Эсрэгээрээ эсвэл миний гиз өвдөж гэнэ үү? Эднэр гэдгийг ерөнхийдөө хүн өөрөө хянж авах хэвэл болж таарч байгаа байхгүй. Витаминыг өдөр тутам хэрэглэхээс өмнө бол эхний ээлжинд тодорхой хэмжээний тест хийлгээд үнэхээр би витамин уух хэрэгтэй мүү үгүй юу гэдгээ мэдчих юм бол тэрэндээ тааруулаад ингээд витамин аваад хэрэглэх боломжтой. Гэтэ наадах дээр чинь би нэг юм хэлэх үү. Уг нь бол яг ном журмаараа бол одоо ийм эмнэлэгт үзүүлээд тэ эрдэс бодисын дутагдал юу вэ гэдгээ шинжилүүлээд витамин авах хэрэгтэй. Гэтэл яг Монголд биш тэ яг одоо витамины бизнестэй холбогдсон эмч мэрэгчлэтнүүд зөндөө байж штэ. Жишээлбэл би сая нэг фэйсбુક дээрээс нэг мэдээ олж уншсан юм. Бүр бага насны хүүхдэд витамин С уу гэд одоо бага насны хүүхд бид нар бага байхдаа эзэж витамин уудаггүй үсттэй. Бага насны хүүхд чинь тэгж витаминаар тэгж шимт хичээл авах ёсгүй үсттэй. Уг нь бол гэтэл бага насны хүүхдэд витамин С уулгаа тэр хүүхд нь нэштэй те бүр нөгөө түрүүний чиний хэлдгээр бөөрийн чулуутай болоод одоо бөөрийн аппаратанд орцсон байгаа байхгүй. Гэх мэтчлэн ийм олон фактууд зөндөө байгаа даа байхгүй. Тэгэхээр Монголд бол яг одоо нөгөө нэг энэ витамин бизнес тойрсон одоо хүмүүс байгаа аахгүй бүр ингээд эмч мэрэгчлэнүүдтэйгээ нийлцсэн. Нэг эмчтэр очоо үзүүлэхээр за танд ийм эмчилгээ хэрэгтэй дээр нь та энэ нэмэлт хичээлийг тэр аптекаас очоод ингээ аваарай гэд бүр ийм болчихсон байгаа. Аптектаас үлжээ. Тий, аптектаас үлжээ. Тэгэхээр та нар энэ дээр ямар бодол байна? Тэгэхээр бас л тэг хүн өөрөө нөгөө нэг тэ мэдлэгээ одоо тэр яг уух гэж байгаа зүйлийнхээ бүх мэдээллийг эхлээд өөрөө олж авч тэрийгээ сайн судалж үзчихэж л яах хэрэгтэй ах. Одоо ингээд нөгөө хэрэгжилж эхлэх хэрэгтэй ах тий. Ер нь бол эмч нар витамин уу гэж зөвл хэрвээ одоо ямар нэгэн байдлаар шинжилгээ хийгээд үр дүн гараагүй бол зөвлөх ямар ч одоо ирэх байхгүй байна. Хэрвээ одоо шинжилгээ хийгээд тодорхой хэмжээний үр дүн дээр үндэслээд үнэхээр тэр витамины дутагдсан байна гэдэг нь гараад ирсэн байвал хэрэглээрээ, тийм дозоор хэрэглээрээ гэдэг ингээд зөвлөгөө өгөх эрхтэй байх мэдээж. Тэгэхээр одоо шууд очиод нэг хүнийг харангуйтай эмчнэр за та ийм витамин
уух хэрэгтэй юм шиг байна гэдэг шууд ингээд одоо хараад ч юм уу хэлээд явах юм бол мэдгүй Америкт бол тийм. Америкт бол яг юм хэлж заавал шинжилгээ авчиж дараа нь л чамд юм дутагдаад. Ер нь Америкт би ингээ нэмэлтээр витамин уух уу гэхээр ерөөсөө уу гэж санал болгохгүй шүү дээ. Хоол хүнсээс органикаар авал гэж байгаа юм. Ганцхан жирэмсэн болохоор л фолик acid заавал угаараа гэж хэлдэг болохоос бусдаар ер нь тэгээ хүүхэд төрөнгүүт нөгөө нэг D витамины юм тусаалгаар өгж байгаараа гэж үгдэг. Тэгээ өдөр болгоны D витамины нөхөр өгдөг. Тэрнээс ер нь бол өөрөөр хийцээч тийм одоо юм нэмэлт юм санал болгодоггүй тий. Ерөнхийдөө бол витаминыг бол хоол хүнсээр 100% авах боломжтой байгаа байхгүй. Онцгой тохиолдолд одоо жишээ нь үнэхээр одоо тэр нөгөө жирэмсэн ээжүүд байж төрсний дараа ч гэсэн байж тийм хүүхд гарсны дараа бид чинь кальций авах хэрэгтэй витамин ч гэдэг юм. Иймэрхүү юмнууд нь авч чадахгүй тохиолдолд нэмэлтээр уухаас өөр арга байхгүй. Дээр нь бол одоо жишээ нь яг нөгөө ногоо жимс их хэмжээгээр хэрэглэхгүй байгаа тохиолдолд тэр ногоо жимсэнд байгаа витаминыг нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй ийм одоо хэрэгцээ бол гарах байх. Монголд би нөгөө 100 дэх үед очиод нэг эмчид үзүүлсэн байхгүй. Тэгсэн чинь ингэж та одоо ингээд айгүйх витамин D-гийн дутагдaltaй юм байна. Таны витамин D-г ингээд бүтэн 1 жилийн чи хэрэгцээг ингээд 3 өдөр дараалал тань тарьчаа гэж байгаа байхгүй юу? Шинжлэх ухааны талаас нь аваад үзэх юм бол магадгүй тэр нэг удаа тариад нөгөө D витамин ингээд маш удаан хугацаагаар тий гараад ингээд жилийн турш үйлчлэх тохиолдол байж болно та. Тэгтээ би болно. Зүгээр яг ямар механизмаар яаж хийж байгаа гэдгээс хамаа. Одоо чи имплант байсан бол тийм магадлал их өндөртэй. Зүгээр судсаар нь тарьсан бол тэр бол боломжгүй. Тий тэгэхээр яаж тарьснаас бас хамаарах байх. Тэгэхээр хүний эрүүл мэндтэй холбоотой өмнө дээр бас жоохон боломжтой талхан юмар тий. Тэгээ би бас нэг хамгийн сүүлд сая нэг юм мэдээлэл олж унссан. Энэ Лондонгийн King's College-ийн профессор Тимоти Спектор гэдэг эрдэмтэн байд юм байна. Тэр хүний бичсэн D витамин хуурамч өвчин эдгэх зориулалттай хуурамч витамин гэсэн юм нэртэй өгүүлбэрийг Баабар эмэн дээр орчуулж тавьсан юм байна. За тэр өгүүлэлд болохоор за өнөө үед витамины компаниуд хүнс үйлдвэрлэгчид эрүүл мэндийн байгууллагууд хуурамч өвчин бий болох явдлыг өөгшүүлж байна. Витамин уул бие гайхалтай сайн болно. Витамин Б-д ямар нэгэн байдлаар хэрэг болоод байна гэж хүн бүр боддгоо. Уул нь D витаминыг витамин гэж нэрлэхгүй баймаар байгаа юм а. Учир нь бидний D витамин гэж нэрлээд байгаа зүйлийн хүнд шаардлагатай тунгийн хэмжээ нь хэтэрхий их. Нөгөө талаасаа жинхэнэ витаминд хүний организм өөрөө үйлдвэрлэж чаддаггүй учраас хоол хүнсээр дамжуулан гаднаас авах шаардлагатай бага молекулд органик нийтлийг нэрлэдэг атал D витаминыг хүний бие ярьсан дээрээ нийлэгжүүлж чаддаг. Ингэхээр энэ нь аминд юм биш харин стереоид даавар юм а гэж хэлсэн байгаа байхгүй. Энэ дээр яг бүр ганагийн санааг л яг сонсъё гэж бодоод байгаа байхгүй юу? Би бол санал нийлэхгүй байна. Яг гэх юм бол D витамин бол D витамин. Тэн дээр өөр юм байхгүй шүү дээ. Ганцхан молекул хэрэглүүлийнхэн дээрээ чинь. Гэхдээ ганцхан молекул байгаа. Мэдээж концентрац нь их хэмжээгээр хэрэглэх юм бол эргээд хор болно л та. Бид зөндөө ярьсан. Тийм учраас тэрийг хоёр арга байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь наранд гараад би эндээ синтезлээд одоо нийлэгжүүлээд гаргаж авч болж байна. Хоёрдугаарт нь уух юм уу тариагаар л хэрэглэн өөр зам баг. За сонголт нь тэр юм. Витамин D талаас нь тэгж харж болж байна. Тэгвэл энэ хуурамч өвчин үүсгдэг гэдэг талаас нь. Яг нэгдүгээрт бол стероид үйлдвэрсэн байж магадгүй. Маш олон төрлийн стероидын төрлийн эмүүд байна шүү дээ. Тэрнтэй хамт ингээ үйлдвэрлэхээс зэрэг тэр нь чинь хамт ороод байна. Хоёрдугаарт бол яг нөгөө хэрэгсэн бодисууд дөрөв би хэлсэн тийм үү. Тэр бодисууд дотор нь стероид болоод хуурчдаг бодис ч байдаг юм уу. Эсвэл тэрнтэй төстэй молекулууд хэрэглэхээр тэр нь ингээд үйлчлээд эхлэх магадaltaй л да. Одоо тэгсэн чинь энэ одоо weight management гэдэг яваад байгаа шүү дээ. Одоо жин хасдаг витамин энэ гэдэг ингээд өгөөд өгдөг. Тэгээд тэгсэн чинь энэ жин хасдаг витаминууд дээр бас тэр өөр нэг юмч бас ингээд судалгаа гэдэг үтсэн байгаа байхгүй. Гэтэл тэрийг үйлдвэрлэж исэн одоо жин хаснаа гэсэн юм дотор нь одоо жин яг тэр жин хасдаг тэр бүтээгдэхүүн бүр ингээд 5%, 6% заримд нь бүр ингээд байхгүйсэн гэж байгаа. Тэгээ тийм болохоор энэ чинь хамгийн гол нь ингээд алтны бизнес байна. Тэгээ яг эднэрийн ингээд одоо цагдаа шүүхээс ч юм гаргаж байгаа одоо чаленж одоо эднэрт учирж байгаа бэрхшээлүүд нь юу гэхээр зэрэг за энэ хүн бол яг ингээд витаминээс болоод хорцоон гэхийг батлах бас айгүй хэцүү ингээд. За ийм тариа бол эднэр чинь бас ингээд нэг юугаад олчих шүү дээ. Витамин болохоор чинь нөгөө хүн чинь хажуугаар нь одоо яадаг ч юм бэ? Ногоомгоо идэ явж идэг ч юм уу яадаг ч юм бэ?
Тэгээд витамины хордлого бол одоо чинь 1 жилийн дотор ч юм уу 2 жилийн дотор бол гарахгүй л дээ. Энэ чинь урт хугацааны процесс байхгүй. Хөөс витаминыг хамгийн их амар их зардаг хүмүүс хин гэж одоо сүлжээний бизнес орсон хүмүүс яг үнэ тий. Йоо одоо Herbalife байж гин манайхан Herbalife гэж хэлдэг. Гэхдээ Herbalife Amway байж гин тий. Эдгээр чи одоо зүгээр бараг л доор хүмүүс элсүүлэл баахан витамин заруулалт тэндээсээ нөгөө хөлсийг аваад Америкийн хамгийн их витамин үйлдвэрлэдэг компаниудын жагсаалтууд байна л да. Тэрэн дотор эхний 10 дотор нь бол наад компаниуд ч орсон байгаа л да. Тэгэхээр угаасаа бизнес нь тэр юм чинь. Тэгээд яг арга нь бол угаасаа тэр чинь бизнес хийж байгаа компаниуд өөр ингэсэн аргатай шүү дээ. Яаж бүтээгдэхүүнийг зарах уу гэд. Зарим нь бол лангуун дээр тавиад ингээд зарж байна. Зарим нь бол одоо сүлжээ өсгөөд ингээд зардаг. Тэгэхээр энэ бол аргаараа л явж байгаа л нэг одоо механизм л байгаа юм л да. Тэгэхээр хамгийн гол нь чи аимшигтай байгаа зү. Артлан зүгээр л нэг бизнес орлого хэрэгтэй хэдэг хүмүүс цуг суучаал хинд ч хамаагүй витаминыг хал. Манай нэг бэрхч байдаг байхгүй юу? Одон жилийн өмнө нөгөө юуны аварт ороод машины аварт ороод ингээд жоохон дурундаа гэмтэл авцсан. Тэгээд жоохон асуудалтай амар витамин уудаг гэж байгаа байхгүй. Манай гэр бүлд тэр нь бүр асуудал болоод одоо нөгөөтхөнд чинь очиж одоо баг яаж витаминыг нэг архинд орцсон хүн нэг айл байдаг шээ тий. Манад бүр витаминд орцсон нэг хүн байгаа байхгүй. Тэгээд нөгөө найзууд нь тэгсэн чинь витаминыг хаанаас авдаг гэсэн чинь найзууд нь дандаа шахдаг. Одоо энэ сүлжээнд орсон найзууд нь өөстө манад ийм сайн витамин орсон шүү. Энэ 100,000 төгрөг тэр нь 200,000 төгрөг гэл ингээд авчрал өгөөлэдэг. Тэгээд нөгөөтг нь хүрх хамтаа энэ миний төлөө сэтгэл санаа зовоод ингэ чинь надад хэрэгтэй байлгүй гэж бодвол нөгөөдг нь худалдаж аваад уугаад байхгүй. Одоо тэгээд тэр солонгосын бас яг ийм сүлжээ компаниуд комик гарч байна. Тэгээд тэр Gemmo юу ч үлээ. Тэгээл бүр амар их сурталчлаа. Тэгээл яг нөгөө нэг ийм пирамид схем байгаа байхгүй. Тэгээл Түмэн амтнд ингэж нөгөө нэг авч шахаад байдаг. Би Герман санддаг юм нэг 94 95 6 онд Герман бас хүмүүс яг ингэ зардаг байсан. Гэтэл энэ ч одоо бараг 30 жилийн өмнө байж шүү дээ. 30 жилийн өмнө хөгжсөн орнууд яг наадах замыг чинь туулаад за энэ болохгүй байна. Энээсээ гарах хэрэгтэй байна. Болиогод гарцсан байж л нөгөөдг нь одоо яг ингээл зах зээл нь арай тэлж хүрээгүй байсан. Тэр орнууд руу очиод нөгөө бизнес моделоо шахаал сүлжээгээр ингэж яваа зарж эхэлсэн. Тэгэхээр витаминыг ер нь хамгийн гол нь эхлээ түрүү нөгөө ганагийн хэлдгээр тэгээ надад үнэхээр витамин аминд юм хэрэгтэй юм уу үгүй юм уу гэдгээ мэдж агаад яг тодорхой хэмжээгээр тодорхой хугацаанд уугаад тэгэл яг өөртөө тохируулаад балансаа л барих хамгийн чухал юм тий. Тэгэхээр хүн өөрийнхөө ам руу юу оруулна тэр тухайн хүний шийдэл шүү дээ тий. Тэгэхээр ингээд зөв мэдээлэлтэй байж зөв витамин амин дэмээ авч хэрэглэж аль болох хоол хүнснээс авсан хамгийн чухал юм байна гэдгийг өнөөдөр бид нар бас Brain Talk DC подкастаараа дамжуулж хэлхийг зорилоо. Тэгээд зочин хөтлөгч та нартай баярлалаа. Баярлалаа.